Миний буруу гэд цоо шин дууг нь хамтдаа сонсгож байна. За одоо над юмнуудаа болчих. Одоо над тэр үе нүү гэдэг юм а болчих. Шин дууг сонсгож байна. 23 минутын өмнө цацгдсан Sex Sagan богдын миний буруу гэдэг дуу хамтдаа сонсгож байна. Сая Prime 70 минут гэж сая түлээ. Тэгээд 70 минут хүлээсэн байна. Тэгээд сонсцгоё. Дис дуу арчилсан нам гинэ. За тэгээд энэ сонгуулийн сурчлагаа л баха. Угаасаа мэдээж гент миний буруу гэж орж ирэхгүй тодорхой илүү юу талдаа ардын нам талдаа одоо ажиллаа л хийн штэ энэ үнчтэй. Мэдээж тэгэхээр ажлын сонсоё. Миний жимээр явсан хүсэгдэж үйлс манан хуран чуулахад хотол хурамгийн харахгүй дундаас хамгийн сүүлийн итгэлийн бамбар. Бэж. Илбэгдэрч өшнө. Сүүлийн итгэлийн бамбар. Энэ нөгөө зэргийн ирэг дээр хоригддаг хоёр хүн биш. Асна. Саяных нөгөө лүндэж ансан билүү? Эний чи лүндэж ансан гэдэг баха. Лүндэж ансан билүү юм блэ? Би засар залруулмаар гэхдээ эднийг харалтаа. Улаан зангитай л хүн байна да. За. Гэхдээ эднийг харалтаа. Баялаг горлон баялгаа эзэн лууртаас. Хин гэдгийг хэлээд үү гэхэд хүн нь алддаггүй. Хин нэгэн байж л тараад бэлтэн тэр хүн өгөө шоу. I'm taking all the bro. Oh my god, энэ тэгтээ бүр literally бүр арчилсан нам руу шатсан биш те. Энэ үн чин арчилсан намын одоо дарга үстэй гант төмөргээд тэгээд энэ төөгөө шүү дээ нөгөө охноо юугээр явуулсан штэ. Oh my god, энэ бүр literally бүр үнэхээр арчилсан нам руу шууд тэгээд арчиж байгаа юм биш те. Хараа. Охин нь ингээд тий энэ үнэн штэ. Гэхдээ үнэн гэхдээ яг угаасаа бүгд л мэдж байгаа. Гэхдээ яг гаргаж ирж ингэж дуу хийж мэйгээд ингэж мэнгэж тавьж мавж байгаа нь бүр яг ямар муухай улс төрс. I'm taking all the bro. Муухай юм а те. Гэтэ муухай юм а те. Үгүй мэдэн штэ бид нар. Угаасаа лалрын шаасны хэний бүгдийг ойлгож байгаа штэ. Гэтэ ингээд пестанер. Бэлгүнэ битээ шаагаадаа пестам. I'm taking all the bro. Зэлийн сангаар төл. Taking all the bro зэлийн сангаар төл за. Хөгжлийн баг гэж нүд хоо. Хүн хэлсэн хүний bro. I'm taking all the bill. I'm on the Чухбиз элээ явах тий. Песта бүр хаашаач штэ энэ бүр хөөе. Арчилсан намайг бүр цөм шээж штэ. Եկ чи энэ бүр улаан цагаан таарсан шээж штэ. Oh my god. Энэ түгээр эхлэлгээ бод та. Одоо сонгуулийн ажил эхлээл. Одоо бүр энд байтугай юмнууд гарна гээ бод та. Одоо арчилсан замаас ямар мөв хийх нөө те. Тань бүр сэжиг юм бэ пста. Нас төрийн гэж энэ өдөр лалрын шаацөө. Тэ манусаар ингээд тоглоошаа наатаашаа. Хайр тохны сургууль сурыг зааван зэлээд өгье. Нэг ч хүүхдэд алддаггүй болон Сайд гант төмөр, луу гант төмөр. Oh my god, бүр яг бүр энэ дээрээ тулчиж байгаа юм уу те? Бүр яг энэ дээрээ тулчиж байгаа юм уу те? Яг манусын үеийн залуучуудаар ингэж могой бариулж байгаа нь амар харамсалтай байгаа байхгүй. Би ерөөсөө энэ хүмүүсийн тэнэг юмыг нь өмөрөөд яриад байгаа даа биш заяа. Зүгээр энэ яг миний үеийн залуугаар ингэж могой бариулж байгаа байхгүй юу? Хүний гараар могоо гэдэг шиг юм. Одоо ингэнгүү зүг арчилсан намын ингээл үзий ядаад эсвэл үнэн штэ, нэрдгсэн штэ гэдэг юм сануулж байгаа. Гэтэ яг үнэндээ яг миний үеийн найз
үеийн залуугаар маань ардын нам зүгээр юм могой бариулж штэ. Тэг ийм муухайгаас олстер песта. Энэ яг зээлсэн мөнгө төгрөг нахтай ядчих хатан 107,000 төгрөг. Яа, энэ нэг төгөө мөгөө нэж ааж. Oh my god. Дараагийн өгөөш нурдан бүхийн дубан гэрэг би чанартай хийн сайхан бэлэг би сайхан илэрч гарынхаа үсгийг мөнгө олгоч. Oh my god. Нэг эрэтэрнээ нэр үнэхээр эрэтэрнээ вста. Залуу манусаар тоглож штөө, наад штөө. Зөв манус дунд од болцсон гой юмаа хийгээд явж байгаа залуугаар зүгээр ингэж наадч штөө. Хүүхэлтэй шиг шааж штөө. Шатрын хүү шиг шааж штөө. Харсан зүг рүүгээ чулууд штөө. Сексиг. Прим хүчтэй байна гэ одоо. Йоо бүр яг ийм хүчтэй. Oh my god. Дараагийн өгөөш нурдан бүхийн дубан гэрэг би чанартай хийн сайхан бэлэг би сайхан илэрч гарынхаа үсгийг мөнгө олгоч. Улсын минь дойлог тэзгараагүй ухаан тасгэ дотроо мишэн зөвөрдө хацавш. Тэгээд яг гарын үсэг зурж байгаа үнэ цэнхэр цэнгэ мангат яг арчилсан намын байшаа. Йоо, энэ тэгтээ бүр арайд энд чинь нөө, энэ тэгтээ бүр арай нөө, энэ бүр арайчтэй, нэр юм уу вэ? Ямар өрөвдөлтэй юм бэ? Би одоо бүр ингээд сексиг буруутгах ямар ч юуг болчлоо. Одоо шалтгаангүй болчихлоо. Ийм хүчтэй байна гэж боддог хөөе. Одоо секс цагаан бүгдийг хитүүлээ ингээл тэглэн фореста фа секс рүүл дайраад шүү дээ оюутны боо. Тэгтээ цаана бүр ийм амар хүчтэй байна гэдэг одоо бүр come on бүр ийм дөнгөж эхэлж шүү дээ нүрөө. Хитийг авцсан та яа байгаа мэдээж тэр хүн мэдээж зөвшөөрсөн болол энэ бүх юм гарч байгаа. Гэтэ нөгөө талаасаа амар хүчтэй байгаа зү бүр юу яриад байгаа юм бэ? Ардын нам бүр хөөе. Бүр ийм дээрлэхүү шаацөө. Намынхан дотоод асуудалд нь орно. Орж ирсэн гаднаас нь ингэ шаана бүр. Одоо ардын нам мэдхгүй миний ихэр ингээ ардын нам гарах юм бол Монгол зүгээр фашизм болох гээд байгаа юм шүү биз та. Социализм болох гээд дарангуул чинь яг одоо ингээ систем нүсрэгцээ одоо ингээ болох гээд байгаа юм шиг санагдчихна. Ийм хүчтэй байна баталтай бүр ямар ч харьцангуй юм би ингээ хараалаа одоо ингээ намын сурчлагаануудыг хараад одоо арчилсан намаас амарч ингээ залуу хүмүүс нэр төвшиж байгаа. Тэдний PR нь яаж явж байна те илүү юм зөөлөн байдлаар илүү харагдаж хүмүүсийг ухааруулах гэсэн ингэсэн. Гэтэ аль альных нь талд яг сонгуул өгөхдөө тулвал би тэгээд өөрөө мэдж байгаа л аль нэгэнд саналаа өгнө. Миний хинт саналаа өгөх нь та нарт чамаагүй хинт чамаагүй юм. Гэтэ зүгээр ингээ харангууд бүр хитрхи хүчтэй шаацгаа. Ийм хүчтэй шаацгаа. Зүгээр сошиал болон инфлюенсерүүдийн ингэж дураараа хөдлөж ийн гэхээр эднэр тойрогтоо очиод зарцуулж байгаа мөнгө инээ тэрэ бүх юмараа бүр дээрлэх байс fuck ой бүр хаах шан. Надад бүр амар авралгүй санагдаж байна уу. Хардын намыг барахгүй юм шиг санагдаж байна. Надад бол арайч. Тэгтээ шантарч бууж болохгүй бах уу. Ядагч байсан олонхыг хувийн талаас бол олонхыг ардын намд өгч болохгүй л гэж бодож байна. Би одоо бас нэг янг адултад аваад бас нэг мид адулт дээр байгаа хүнийхээ хувьд хэлгээд аюурт нэ улс төр чамайг улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг чинь л болчихно юм. Тавшаа надад хожиггүй тэр хүн намайг ингэсэн штэ. Засалмаар гэхдээ одоо энэ самбар дээр байгаа хүмүүсийг хар заяа. Номтой баяр үндэсний хвслийн номтой баяр нэр дэвшүүлээгүй шоронд хийцэн. Арчилсан нам зориг энэ нөгөө арчилсан намын хүн энэ бас нэг арчилсан намын хүн.
энэ хүмүүс яг хувийн л асуудалтай болохоос энэ хүмүүс уул нь павертай хүн штэ. Надад л энэ намтай баяр жоохон орк тэнэг мэдрэл мотой пицта шиг болохоос биш. Бас арай дэндүү юм системэнд орсон мэдрэл писта биш юм шиг санагддаг заяа. Тэгэхээр ингээ харалтаа зүгээр ингээл энэ бол зүгээр гайхалтай. Энэ бол зүгээр гайхамшигтай. Энэ бол бүр гайхамшигтай шааж штэ. Төгөө мөгөө нэг зураг мөрхий тавьсан. Энэ бүр нэгдүгээрт бүр ингэтлээ айцсан байна бас. Нөгөө талаас бас ингэтлээ айцсан байна. Бүр ингэхгүй л бол барахгүйгаа мэдээд бүр ингээд бүх аргаараа чичирч байна. Нөгөө талаасаа бүр амар хүчтэй байна. Хин сайн муу да биш. Ямар ч одоо сөрөг хүчний баланс юм харьцангуй байдал үүсэж байгаа байхгүй. Дандаа л цэнхэр зангаатай хүн байгаа шаа тий. Энэ бүгд л яг нэг хүн байгаа угаасаа. Тань улс төр судалдаг хүмүүс бол бүгдийг мэдж байгаа. Энэ хэнийг мэдж л байгаа. Би мэдэхгүй л Үндэсний мэдээ өдөр тутмын сонин 5 толгойтоос нүүс төвөрлөдөг 398 компани хэдэн гишүүд явах вэ? 1 Монгол муу 2-ыг сөрөг хүч ган төмөрт бий. Ураны тохироод Убран гэрээ Эрдэнэтийн 49-ийг тавтах нь үндэсний мэдээллийн төв. За Эрдэнэтийн 49% нь хэн эзэмшиж байгаа вэ? Эс уянга гинэ. Циркийн 9 гишүүний 3-ын ерөнхийлөгч 3-ыг улсын хурлын улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилдог үндэсний хуулийн цэндийн гэж дарга Чинбатыг улсын дээд шүүхийн гишүүн Од Баярыг улсын хурлын гишүүн Намзан Доржийг ерөнхийлөгч би нэр нь буруу уншаад ах шүү. Нэр дэвшүүлэгч томилтуулсан бол нэгдүгээр надад жоохон харагдахгүй байна. Тэдний бүрэн эрхийн хугацаанд тулсан. Тэгвэл улсын дээд шүүхийн Монгол улсын их сургуулийн үндэсний хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал доктор профессор Мөнх сайхныг нэр дэвшүүлсэн. Харин ерөнхийлөгч хууль зүйн дотоод хэргийн яамны бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга их туяаг улсын хурлын гишүүн Тамгын эмэгтэй ерөөс ойлгохгүй л юм л та. Гэхдээ ерөнхийдөө энэ нэг юм яваад байна. Ерөнхий нарийн бичгийн даргын дандаа нэрнүүд байгаа байхгүй юу? Бүр яг юм цогцсон нэрнүүд байгаа байхгүй юу? Сайхныг нэр дэвшүүлж буян байнгын хороол танилцуулаад одоо би энийг уншиж байгаа нь хүртэл ардын намд талд ажиллаж байгаа юм шиг энэ хийсэн PR-ыг нь бүүсэлж байгаа болчихж байгаа байхгүй юу? Нөгөө талаасаа. Гэтэ аз болоход намайг үзэж байгаа хүмүүс тийм тэнэг стандарт биш л дээ бас. Тэ зүгээр ерөөхдөө харах юм бол ингээд би яг миний энэ уншиж байгаа юмыг тасаж аваад хийх юм бол ингээд шахаар байгаа байхгүй юу? Одоо нөгөө хард амхийг сурчлахгүй байх нь илүү одоо сурчлахгүйг ингээд буруу гэж сурчлах нь илүү PR болдогтой адилхан тим шэт явж байгаа байхгүй. Одоо PR дэрсэн хар цагаан гэж байдгүй. PR л бол PR гэдэг юм явж байна. Одоо үйл явдлын товчон гэнэ заяа. Монгол Канадын засгийн газрын ширээний уулзалт нийслэлийн арчилсан намын даргын сонгуулийн өнөөдөр болно. Би энийг сайн ойлгохгүй байна. Гэтэл энэ бол арай дэндүү байна уу? Хайраас мөнгө авчлаа гэх шиг. Яа мөнгө өгөөсэй яа би бүр мөнгөтэй болох юмсан. Надад мөнгө өгчүүл би бүр яг оюун эрдэнэ хөгж жагаад бүр мөнгөтэй болчих юмсан биз та хөөе. Ямар хэцүү юм бэ биз та.
Би хизээч хөө энэ лалрын YouTube-ээр стримээр амьдралаа залхуулж байгаагүй. Би энэс мөнгө гуйж байгаагүй. Тийм болохоор би бичлэг өдөр болгон шөнө болгон бичлэг хийдэггүй хөөе. Би энэгүй ч хизээч талхныхаа мөнгөө амьдралаа гол зогоодгүй. Тийм болохоор би хизээч мөнгө харахгүй. Би битний компанитай ч хамтардаггүй штэ. Зүгээр яг үндэ ярихад хөөе. Би тийм амар тэнэг моралтай бастаа штэ. Би битний компанитай хүртэл хамтардаггүй штэ бастаа. Яг тэгвэл миний ойр дотны хүмүүс битний компанид битэнд байр алдсан. Ээжийнхээ байрыг алдсан байхад би яаж бит сурчлах юм. Гэхдээ бит сурчилж байгаа хүмүүсийг би үгүй гэхгүй. Тэгээ цэвэр миний моралаас зөрж байгаа юм. Тийм байхад зээл хөөч мөнгө авчлаа. Мөнгө өгөөсэй нэр өгчөөсэй хөөе бистаа. Өгчөөсэй авчих юмс тэр мөнгөний хөөе. Лалар авчаад ингээд сууж явах юмс. Үгшлийн банк гэж мэдхоо хүн хэлсэн хүний бро I'm taking all the bro зэлийн сангаар төл үгшлийн энэ зураг мөргээ тавьж юм башаа тэ. Голд нь энэ зураг мөргээ тавьж юм башаа. Энэ улаан хувцастай хүн байхгүй хараа. Ардын нам ч улаан штэ. Одоо та нар ингээд ялтынх нь юм минь харангууд ёо ардын нам ард түмний ялалт. Ийм улаан мөнгөтэй юм нэг фашизм яач нэг юм мэдхгүй нэг юм дарангуул шиг яа цаанаасаа л нэг тийм арчилсан намыг би дэмжиж байгаа даа биш заяа. Би хэний ч дэмжээгүй. Угаасаа нохон гөлгөнүүд бүгдээрээ л хулгайч нар заяа. Гэхдээ тэнцвэртэй байх хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Ямар нэг юм чи тэнцвэртэй байх хэрэгтэй. Ардын намыг дээрлэхүүлэхгүй тэнцвэртэй байх ганц хүчин зүйл нь арчилсан нам. Болон бусад эвсэл намууд. Тэд нар нь олон судалтай байж ардын нам сүснээрээ ашлахгүй. Тэнцвэртэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэрэндээ л байгаа юм. Тэгэхээс хойш би нэр all time нэр амлаа биста нэр all time fucking улс төрлөө бол бөксөөл харуулдаг хүн. үгшлийн банк гэж мэдхоо хүн хэлсэн хүний бро Кайрос нам нээчгээ тэрэн дээр сэрэчтэй та нар I'm taking all Ухаан тасгээ дотроо миний бро дараагийн өгөөш нурдан бүхийн дубангэрэг би чанартай хийн сайхан бэлэг би сайхан энэ сайхан бэлэг ба штэ. Энд алгуулсан ш. Арчилсан намын нохон гөлөг штэ. Энд баян зүрх нэг зүрх гээд манай 13-т новчин шийд мэд барьж өгөөл сүртэй юм яриад ерөнхий сайд болол алгуулсан песта штэ энэ хөөе. Энэ сайхан бэлэг нохон гөлөг штэ бас. Тэгэл алгуулсан штэ. би сайхан илэрч гарыг Одоо яг энийг хийж байгаа байхгүй юу? Одоо надаар энийг хэлүүлж байгаа байхгүй юу? Ардын намынхны сонгуулийн сурчлагаа үнэхээр ажиллаж гин үү? Сайн байна уу? Мундаг юм уу? Амар шааж гин үү? хаусхийг мөнгө олох чи улсын миний дойлог тэз гараагүй Амар шааж гин үү? Ардын намын сурчлага бол нэрээ. Амар шааж. Дэндүү шааж гин хөөе. Өөрийнх нь эсрэг байгаа одоо би тэр пистагийн эсрэг тэр пистаны эсрэг байгаа хэрнээ эсрэг байгаа хүмүүсийг энд моолаа суучна гэдэг. Тийм ёо гэж. ухаан Шат вэ нөө ста хэлхүүхэлд эний үзэх нь буруу шатсан бай. Ийм ёо фиста. Ийм үр яг ста бүр ингэ яхарахгүй болгоч штэ. тасгээ дотроо мишэн зүгэрдэ хацавшаа натахож гүй тэр хүн намайг ингэсэн штэ залруулмаар гэхдээ Одоо ардын нам арчилсан нам шиг ийм бүр ингээд ийм ичгүү санжуургүй шууд ичгүү санжуургүй ч яхаа угаасаа ингэж гаргаж илрүүлэх нь яхаа зөв нэг талаас. Гэхдээ яг ингэ шахах юм бол зүгээр л энэ тэнд хүмүүс үхэн алга болно ингээд хитрхи хүчтэй байгаа байхгүй. Зүгээр л хитрхи хүчтэй байгаа байхгүй. Тэрэндээ л асуудал. горлон баялгаа эзэн лууртаас хин гэдгийг хэлээдүү гэхэд хүн нь алддаггүй хин нэгэн байж л тараад бэлтэн тэр хүн өгөө шоу I'm taking all the bro зэлийн сангаар төл үгшлийн банк гэж мэдхоо
Угаасаа бүгдэнд нь лалрын асуудал байгаа. Миний яриад байгаа юм баланс би дахиад хэлье нэрээ. Дахиад хэлийг үзэж байгаа хүмүүс. Энэ баланс байх хэрэгтэй. Би улс төр мэдэхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар парламент гэдэг юм баланстай хоорондоо энэ тэнцүү үзэлцдэг. Мууч байсан, сайн ч байсан, эсвэл хоёр сайн ч байсан, эсвэл хоёр мууч байсан хамаагүй хоорондоо тэнцвэртэй байх хэрэгтэй. Хоёулаа юм уу, гурлаа, дөрвөлээ, тавлаа хэдэн нам хамаагүй хоорондоо тэнцвэртэй үзэлцэх хэрэгтэй. Тэгжиж мэд тэнцвэртэй болно. Аль нэгэнд дийлээд ирэх юм бол аль нэгэнд дийлээд ирнэ л гэсэн үг байхгүй. Тэд нар бүгдийг шийднэ л гэсэн үг байхгүй. Олноороо шийдвэл буруугүй ямар яаснаар бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг үг мөг байдаг үстэй тэ. Миний гол яриад байгаа тэр юм чинь энэ шүү нэрээ дахиад хэлээ нэрээ. Тэндээс нь тастаж аваад тэнд нь ороод намын Forest Fofo болгох магадгүй. Гэтэ намайг хэн таах вэ? Аз болоход намайг хэн таах вэ? Хэдүүлэл энэ үхэн дээр ярих юм да. Тастаж аваад тэнд нь оруулаад ингэсэн байвал лалруудад хэлээрээ та нар. Зэлийн сангаар төл Гэтэ маний хинч таахгүй дээ. Тэр нь ч амар. баг гэж мэд хоо хүн хэлсэн хүний буруу миний буруу Одоо ингэсэн чинь энд нь хүн байхгүй. Идэж уучаад явах гэж байгаа юм да. миний буруу Энэ хий батлага юм уу? чиний буруу Залуучуудаа нүдэ нээлтээ. Яг хэний буруу юм? Хой. Бро би яа секс самбагта бро намайг үзэхгүй л хальтай. За үзвэл би энд ямарч буруу зүү юм байхгүй. Уучлаарай. Хинээс ч ямарч буруу юм хайгаагүй. Буруу дээрээ төвлөх юм бол хиний буруу, миний буруу, чиний буруу, бүгднгийнх нь буруу. Бүгднгийнх нь буруу заяа. Чиний ч буруу, миний ч буруу. Та стандарыг сонгосон хүмүүсийн бүгднгийнх нь буруу. Сонгогдсон хүмүүс нь ч буруу, бүгд буруу. Зүгээр яг буруу хайгаашаа. Victim хайгаашаа. Тэгээ хин нэгнийг тоочглож аваад таргет оруулаад тэрийг зайлуулчих юм бол бүх юм цэвэрхэн болохгүй шаа. Үгүй штэ. Миний харж байгаагаар буруугаа ярих юм бол бүгд нохоон гөлөг шиг хулгайлсан бүгд хулгайч хүүгийн лалрууд. Гэхдээ зүгээр л баланстай байдгүй. Чи бити одоо секс амгад тэлхий бүр ингээд бүр ийм хүчтэй талд нь орж байгаа нь чиний буруу гэж хэлмээр байна. Ийм хүчтэй хэрвээ үнэн яг ардын нам шиг хүчтэй байсан бол заяа. Одоо секс амгад тэгээд нь штэ. Яг хэний буруу юм те? Буруу нь тэнд байна. Бид нар зөв юм байна. Одоо ингээд хөгжөө. Дараагийн шинэ 30 жилийн хөгжүүлье гэдэг юм яриад штэ те. Буруу нь ардчилсан намчин бус дэвслүүд болон хэрвээ ардын намын зөв байсан бол Монгол ингэх байсан юм уу? Монгол өвөлдөө утаандаа хортоод зундаа усандаа живэх байсан юм уу? Энэ асуудлууд гарах байсан юм уу? Гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Энд ерөөсө буруу байхгүй байхгүй юу? Буруугаа ярих юм бол бүгд л буруутай. Зүгээр л баланстай байхыг л би хүсэж байна нэрээ. Энэ сонгуул дээр би одоо уриална гэх юм бол худлаа үнэ хэдэн subscribe дагагчтай юм чин одоо үзэл бодлоо илэрхийлээд ил тод бай гэх юм бол миний хэлэх ганц зүйл баланстай байл гэж. Тэгэхээс хойш би хин ямар ч нохоон гөлгийг дэмжихийг хүсэхгүй байна. Уусаа бүгд л нохоон гөлөг шиг хулгайч баста нар. Тэг зүгээр л би баланстай байлгамаар байгаа байхгүй. Хэдэн нам дэвшиж байгаа. 5 нам дэвшиж байгаа бол тавлаа эсвэл 4 нам дэвшиж байгаа бол дөрвөлээ юм хоорондоо юм энэ тэнцүү үзэлцдэг бай. Тэгээд хэрэлцэж уралцаад муу мухагаа хэлцээд ингэдэг бай. Нэг нь бити дийлэнх нь аваад дарангуулаач л гэдэг юм яриад байна. Тэнгүүд чиний буруу, миний буруу гэдэг юм ярьдаг байхгүй. Зүгээр юм нэг юм ярыг л аваа ичих юм бол
тэр би тэр чигтээ яргу болчих юм шиг бодоод байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Би мэдэхгүй нөө би ямар сайн мэдэхгүй шүү. Гэтэ ер нь зүгээр миний бодлоор тийм шүү. Гэхдээ арай бис та. Энэ бол бүр арай. Энэ бол бүр арай. Нүдээ нээж шиг хөөе. Чиний бороо Залуучуудаа нүдээ нээлтээ. Нүдээ нээж шиг ёо чамааг бодвол би хоёр нүдтэй бро. Яг хиний буруу юм? Нүдээ нээж шиг хөөе. Яг хэн нүдээ нээх хэвтэй. Үнэхээр гомдмоор шааж нөө би бүр яг өөлмөр санагдчихлаа. Бүр ийм дээрлгүй шаацсан ёо. Нүдгүй хүн гарч ирснээр нүдээ нэ гэж хэлтэл дэрлэхүүлсэн байна гэж бодлоо тоо. Шок. Алё би яга лайк тарч ба баста. Ёо энд ёо арайчтэй тэгтээ бүр гомдмоор байна уу. Өөлмөр санагдчихэв нөө би бол баста арайчтэй баста. Oh my god энэ бол тэгтээ арайчтэй. Би энэ хэсгийг тасдаж аваад бичлэг хийж оруулна өө. Та нар сайн шеэрлээрээ. Би сая битүү согтуу солиорсон байж магадгүй. Гэхдээ би бол буруу юм ярьсан гэж бодохгүй байна өөрийгөө. За нэг сүүлийн ялангуяа секс саган богд энэ хэсгээр энэ дээр бол тэр бичлэг хийж тасдаж аваад энэ хэсгийг бичлэг хийж оруулмаар санагдаж байна өө. Өнөө маргаашаас мэн чин чанаа энийг миний чадах юм тэр л юм чи угаасаа. Тэмстэй. Чадах. Ойрхон нөлөөлөх үндэл нөлөөлөх нь зөв штэ. Гэтэ нөлөөлөл гэдэг чинь ингэж нөлөөлж болохгүй байхгүй юу? Секс чинь уулна амар л писташтэй. Тэгэхэд яа. Би секс сайхан богцод буруу ерөөсөө өгмөргүй санагдаж байна. Би яг буруу өгнө л дээ угаасаа өөрөө хүн зөвшөөрөөд ингэж байгаа. Гэтэ нөгөө талаасаа өөр бол том скоп холоос авш харах юм бол ямар амар хүчтэй байгааг харж байгаа шүү дээ. Тэр л хамгийн миний өвтгөж байна. Тэгэхээр секс ингэж өөрийгөө худалдагдсан нь бол хамаагүй. It's okay нэг писта худалдагдаал үз. Нэг писта сонгуулаар өөрийгөө зараал үз писта. Хэн тамаатай. Нөгөө талд пистанаар ямар амар хүчрхэг байгаа нь харагдаж байгаа байхгүй. Одоо пистаны бичлэг цацгтангууд намайг одоо арчилсан нам писта болгочтой юм болов. Яа гэм бол намайг арчилсан нам писта болох баха тэ яг. Намайг тэгэх баха. Тэгсэн чи хинч тоохгүй шүү дээ угаасаа. Яг үндэ намайг хинч тоохгүй шүү дээ.